нөгөө алтур рааш. Аав энэ ч нэг август рааш кино. Зүгээр таньж байгаа ш. Ямар нэг надад хавцсан. Би намайг мэддэг ч юм байна. Жинэлигээр сонирхол зүйлээр тэгээд гитар төрөлхөөр хоолоо гараад энэ зургийг харахад зүгээр нэг танилцаад харагдаж байгаа хүмүүс шиг болоод энэний цаана бас энэ агчныг тодорхойлсон яг зураг багхгүй. Энэ хоёр хүн хоорондоо мэдээлэл солилцож байгаа. Одоо хувийн мэдээлэл намайг хэн гэдэг вэ, чамайг хэн гэдэг вэ гэдэг өөрсдөө хувийн мэдээлэл солилцож байгаа тийм. Тэр өнөөдрийн сэдв болохоор бид нар мэдээллийг хэрхэн хоорондоо солилцох, мэдээллийн соёл гэж юу вэ гэж хэлсэн. Мэдээллийн соёл манайд ирж байна. За өнөөдрийн хэлээр би соёл гэж юу хэлэх вэ? Мэдээллийн соёл гэж яг юу вэ? Мэдээллийн соёл хүнд бүрэлдэхүүн бий болгох, мэдээлэлтэй ажиллах соёл, мэдээлэл хамтран эзэмших, тэгээд асуулт дараагийн хичээлүүд би үүнээс судалгаалаад юу үзэх вэ гэж хэлсэн. За соёл гэж яг юу юм бол та нар биеийн үзсэн үү? Jadi orang mau bakar di sana. Harus saya buat cerita macam ini sih, itu just itu. Saya ini seperti. Dan mungkin start jadi mau Tanah dunia asal sesuatu yang harus terasa hingga ini kharabi ini juga pun bisa asnek saya ini seperti. Tapi kita saya juga sih соёл гэж хүний байгалийн хэлбэртэй чөлөөлөх ажиллагааны үр дүн бий бол уламжлагдаж байдаг хэм хэмжээ, ихтгэл үнэмшил, бэлэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжлийн төсөл юм. Өөрөөр хэлбэл соёл нь хүний олох амжилтын цогц юм. За одоо бид нар мэдээллийн соёл гэж юу вэ? Та нар соёл гэдэг үгсээ хэлсэндээ би танаас уншаад тэгвэл мэдээллийн соёл гэж яг юм. Юу гэж бодож байна? Соёлоос олбаалаад хэлэх юм. Мэдээллийн соёл гэхээр мэдээлэл хоорондоо хүмүүс нэг хамтран авах мэдээлэл солилцож идэг шүү дээ. Одоо тэр мэдээлэлээ бас нэг зөв үгээр одоо тийм соёлтой нэгэндээ ингэж ойлгох мэдээллийн соёл. Өнөөдөр хичээлийн зөвлөгөө яг ариун цэцэг хэлсэн. Яг мэдээллийг хэлхэн бусдад зөв соёлтой зөв болгосон түгээхийг үгээр татаад. За мэдээллийн соёл гэсэн тодорхойлолтоо бүгдээрээ бичээд авчи. Мэдээлэл тодорхой зорилготойгоор ажиллах, үүний тулд мэдээллийг бүтээх бүхэн авах, боловсруулах, дамжуулах, орчин үеийн техник хэрэгсэл, аргыг хэрэглэх, компьютер суурилсан мэдээллийн технологиг ашиглах чадварыг мэдээллийн соёл гэнэ. Мэдээллийн соёл гэж одоо мэдээллийн соёл хүн бүрэлдэхүүн бий болох ямар чадвараас хүн бүрэлдэхүүн бий болох юм бэ? Телефон аппаратнаас эсвэл бизнес компьютерээс үзэх бүрийн техник хэрэгслүүдийг ашиглах тодорхой бодлогоос үүдээ техник хэрэгсэл ашиглах бидний утас хүртэл юм байна шүү дээ. Зэрэг зөв бодсон юм болсон. Бусад хичээлийн даалгавар хийгээд мэдээллийн технологиг ашиглах бидний ур чадвараас мэдээллийн соёлыг бид нар байна. Өдөр тутмын техник хэрэгслүүдээр цахим харилцааны хэрэгслүүдээс хэрэгцээг мэдээлэл олж авах чадвараас бид нар өдөр болгон нийтэд өдөр болгон өөрсдөө мэдээлэл авах гэх энэ чадвараас соёлын үлдэн явуулсан. Ашигтай хангалттай үр дүнтэй бөгөөд ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг өгсөн илэрхийлэх чадвараас хүн бүрэлдэхүүн бий болно. Мэдээллийн соёлын эдгээр чадвараас
хүртэх, хүлээн авах, боловсруулах, дамжуулахад эдгээр үйлийг хийхэд бид нар болохоор техник технологи арга зам мэдээллийн технологи ашиглахыг л ашиглах чадвар суулгыг бид мэдээлэл ажлаас соёл гэж хэлж байгаа. Мэдээлэлтэй ажиллах мэдээлэл бие биендээ түгээд гэж бид нар янз бүрийн сайтаар мэдээлэлтэй одоо ном захин хэлбэрээр бид нар мэдээлэл аваад тэгээд ганцхан бид нар нэг дороод нэг юм хайхад ганцхан бид нар үзлээ бусад хүмүүс бас үзсэн гэдэг юм. Энэ болохоор хамтран хэлнэ шүү дээ. Тэгээд хамтран эзэмшигтэй дараа төсвийг анхаарах хэрэгтэй. Мэдээлэл нь үнэн зөв найдвартай бүтэц байгаас шалгах хэрэгтэй. Тэгэхээр интернетэд хайсан ер нь бол ингээд сонирхолтой бичсэн мэдээлэл яг бодтой үнэн байвал сургуулийн цаан харах хэрэгтэй. Хамтран ашиглах. Технологийн хувьд боломжтой хэсэг нь үзсэн. Мэдээллийн нөөц хамгаалалт, халаалт найдвартай хэсгийг үзсэн. Шинжлэх өөрчлөлтийн талаар түүнийг хамтран ашиглах тухай бүхэн мэдэх боломжтой хэсэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд мэдээлэл дахин шинжлэх мэдээллийг харилцан солилцож хамтран эзэмших үйл ажиллагааны урьдчилан бэлтгэл болон багаар хамтран ажиллах чанар бүрдүүлсэн шалгалт хийсэн. Тэгээд одоо тасгал хийчихлээ. Энэ уушаа. Багшийн ажиллаж байгаа хөр өгөх гэсэн мэдээллийг нэг хараад маргааш нь тэдний ангиас авах шалгалтын асуулт болгоод зөв файл нээлттэй байсан байна. Багш ирээгүй байсан бол шалгалтын файлыг гаргахын дагуу багш найзлаад хаасан. Болтын хүмүүстийг өссөн үгнээс та юу гэж үзэж байна вэ? Компьютер гаргахад зөөрийн хөрөмжийг зөвшөөрөхгүй шүү. Болсноор ямар зүйлүүд дагуулж байгаа. За, энэ дээр санаа тавьчих. Нэг бодлын багшийн бүр нэг бодлын Ер нь хоёрын буруу байна. Багшаас өөрөө ач хариуцлахгүй болсон. Мод болохоор шалгалтыг өөрийн хүчээр өгөх юм бодоо. Тэгээд тэр багшигаас компьютер арга зам заасан болохоор багшийнхаа бүх хэрэгтэй байдаг устгаж олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр болтын мэдээллийг бол зөв болсон яг хэрэглээгүй тийм. Эндээс харагддаг. Цэрүүгээр давар нь юу вэ? Энэ хэвлэн асуусан компьютер гаргахад зөөрийн хөрөмжийг зөвшөөрөхгүй шууд холбосноор ямар цэрүүгээр давар. Багшийн компьютер хэрэгтэй байдаг устгаж олох. Компьютерийг вирус тэр хүүхдийн утсан бас өөрчлөлт гарч болно тийм. Багштай баригдал тэгээд. Баригдахгүй бол Асаа байсан. Сэхийг бол ерөө барихгүй батэр өгөөд тааштай дахиад ингэж бодгийг хэлсэн. Тэгэхээр багштай өөрөө тэр юу гэж анхаарал хандах хэрэгтэй. Тэгээ энэ нь бол би бадын буруу Тэгээд багшийн буруу байна. хоёр багштай мэдээлэл хүний юм төсөөлж өгсөн гэж. Энэ бас бие авч явсан юм тийм. Зөв бол яаж. За энэ дээр ярья. Нүцтэй ярья. Багш тайлбархгүй юу? Би энэ рүү Тий. бол ер нь хүүхдүүдийн яг санаа хэлсэн санаа нь яг зөв. Гэхдээ энд ингэж байгаа байхгүй юу? Багшинч буруу, сурагчинч буруу гэдэг нэг тал байна. Зөвхөн болдын буруу гэсэн нэг тал байна. Энэ хоёрын аль нь зөв юм бэ л гэдэг юм дээр шийдвэртэй хариу өгмөр байна л да. Бидний үндсэн хичээлийн дагуу нь бол яг 100% биш юм аа тэгэхээр 90.9 ч юм уу 80.9 ч юм уу болдын буруу. Яагаад тэгэхээр бол хүний юм зөвшөөрлгүй хүрсэн. Тэр олж авсан мэдээлэлээ бусдад тараасан. Тэр нь болохоор мэдээлэл зүг болсон мэдээллийн солиг хангаж байгаа. 그래 밥 잘다스 먹고 싶은 거 하죠. 모르고 해줘야 돼. Ер нь багшийн компьютерийг үзэмнэ гэж ер нь юу байдгийг? Та нар үеийнхээ одоо бие биенийхээ компьютерийг үзэх асуудал шал өөр асуудал шүү. Тэгээд дээрэс нь маргаашийн юм байж агт нь авдаг гэдэг. Тэгээ сая дагаад ийм асуудал гарч ирээд байхгүй юу? Баригдуул яах вэ? Баригдахгүй бол яах вэ гэд би сая баригдуул яах вэ гэж асуусан чинь тийм бол яах вэ? Ийм бол яах вэ гэдгээ бодсон явж ийн гэдэг чинь би бол холгаална. Холгаалаад баригдах юм бол тэгнэ. Баригдахгүй бол тэгнэ гэдгийг бодоо явж ийн гэдэг чинь өөрөө ерөөсө болохгүй асуудал. Ерөөсө за яг үүндээ бол бас 100% болдын бурууг хэлэхэд хэцүү. Багш бас тодорхой хэмжээр хяналттай байх хэрэгтэй. Багш нээж өргөсөн гэдэг байна. Тийм хариуцлагагүй.
Бооцоо яг оч зүгээр хажуугаар өнгөхөд хатсан юм шүү. Би тэгж бодсон. Тэгэл харахад итгэхгүй харж гинөө, итгэвтэй харж гинөө гэдэг чинь бас хоёр асуудал. Тэ? Тэр чинь бас хоёр асуудал. Харж нэг материал дэлгэцэн дээр ингэ байжсэн. Компьютерийн бүр нэр Үгүй багш тэр хэрэгтэй нийцсэн байсан. За үнэхээр за маргааш шалгалт бидгийг мэдсэн байлаач гэсэн тий. Өөрийгөө үнэлүүлэх гээд байгаа мó эсвэл хууснаа үнэлүүлэх гээд байгаа мó ер нь эцсийн юм. Тэгээд дээрэс нь бусад ангийнхандаа тараадаг нь бол бүрч буруу. Гэхдээ болол өөрөө л яана ч тий. Тэг бүр ингэ тэр багшийн хайрын хөдөлмөр бүхэл бүтэн одоо хэдэн 7 хоногийн хичээлийн үр дүн байх болох гэдэг чинь цаан чинь. За цанаа явуулж. Ер нь бол тэгээд Хайр нээлттэй байх гэсэн буруу. Дилинг буруу болтын буруу. Багшийн буруу бол өөрийнхөө одоо компьютер тариалалтаа хангаж чадаагүй тийм хол материалыг ил орхиод байсан бас багшийн буруу байгаа. гэхдээ энэ нэг компьютерийг нэг харуул. За дахиад бас нэг юм байна. Багшийн буруу гэд очир зүтгээд байна штэ. Тэгэхээр багш файлаа нээж орхихгүйгээд мөнхийн нөгөө сурагчтай хардсан сэрдсэн. За эднэр ингэж чинь тэг чинь гэж боддог чинь өөрөө бас дахиад соёлгүй асуудал байхгүй юу? Тэ? За эднэр ингэчхий. За энэ ингэчхий гэдэг ахаар ингэчдэг гэдэг шиг энэ суралцагчтай одоо хүний юм хууль бусаар авдаг тэгдэг гэж сурагчтай бодоод байна гэдэг чинь ийм орчин энд бүрдүүлэх асуудал болчиход байгаа байхгүй юу? Үүнээс үүдээ Тэгэхээр соёл гэдэг чинь аюулгүй том асуудал. Үүнээс үүдээ сурагчид бас сөрөг бүр даваатай багштайгаа хандах хандлагач нөө багш бид нарыг даандаа ингэж нөө хадаж зэвчдэг гэж бас л нэг сөрөг бүр даваатай. Тийм болохоор бас юм уу. Дараагийн хичээлүүдээр интернет орчны соёл, хэвлэл мэдээллийн соёл, толгойн соёл гэж болно. Дараагийн хичээлүүд гэрээ наваарч байгаа. Чи мэдээллийг хинтээ хангаж ашигладаг вэ? Санал болгож байна. Өөртөө боолоо. За өнөөдрийн хичээлийг бүгдээс өөрийнхөө ойлгосон төвшөнд дүгнэж хэлэх үг байна. Йоо, одоо ингээд бид нар чинь ингээд амар хөгжиж байгаа юм хацсан байгаа штэ. Одоо орчин үед ингээд техник технологиор хөгжиж байгаа бид нар ингээд байнгын мэдээллийг хүнтэй ингэж хамтарч ашигладаг, мэдээллийг ингээд солилцдог. Тэгээ тийм болохоор бас энэ соёл гэж юмыг бас мэдгүй болохгүй байна. Тэгээд бас соёл гэхээр нэг том юм болдог шүү. Тийм зүгээр одоо энэ байгаа бас харилцаж байгаа бодлоо. Ингээд зөвшөөрөл авч байгаа бодлоо. Өдөрөө тогсон. Жижигэн зүйлээр маань том соёл үүсгэж байгаа юм байна. Бүх юм хоолны соёлоос Соёл гэдэг бол үнээр онол биш. Мөн төв хүний хийж байгаа үүрэг маш жижигхэн төлөвлөж ирдэг юм. Тэр хүний хийж байгаа маань. Энэ дээр надаа хинтээ хамтарч ашигладаг вэ гэсэн мэт шүү дээ. Яаж гэдэг үг оруулмаар байна. Яаж ашигладаг тий? Зөв ярьж юм уу? Юмаа технологид амжуулж юм уу гэдэг чинь чухал байх л да. Тий?